Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хорооны санал дүгнэлтийг танилцуулъя. Нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороо 2025 оны 12 сарын 2-ны өдөр хуралдаж ээлжид бус 8 дахь хуралдаанаас шилжүүлсэн нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн. За 2026 оны төсвийн хилцүүлгийн явцад төлөөлөгч Наян-Баяр, Түрхүү, Хос 2, Мөнхбат, Дөлгөөн, Золдгаяр, Бацэрэг, Жавхлан, Батбаяр инх жаргал нь төлөөлөгч нар тусгайлан асуулт асууж санал гаргасан байлнаа. За төлөөлөгч Наян-Баярын налах дүүргийн дулааны станц 69 мегаватт хүчин чадалтай боловч бодит байдал дээр 40 мегаваттт үйлдвэрлэдэг. Эрчим хүчний яамнаас 79 мегаватт болгож өргөдөхөөр хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн. За үүний өргөтгөлийн ажлын зураг төсөв 1.3 тэрбумын зардлыг тусгах тухай, хуучны нийтийн зорилт орон сууцны чанар фасадын ажилд мөнгө төлөвлөх тухай. За налах дүүрэгт шинээр бий болсон зохицолборт налах дүүргийн бизнес эрхлэгчдийг оролцуулах талаар хамтран ажиллах талаар дэмжлэг хүсэх тухай. За тэр аялал жуулчлалын бүсийн төсөвтэй замын хөрөнгө оруулалт горигт хэрэгжих мэлхий хаднаас Ариавал шийдвэр хүртэл хатуучлалтай замын асуудлыг, за Монгол улсын засгийн газраас нэгэн аюултай хог хаягдлыг асуудлыг шийдвэрлэегүй олон жил болж байгаа. Багнуур Төв аймагт руу хийгдэхэр байгаа. Энэ хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд хотоос тодорхой хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх, за Данлахын үйлдвэр технологийн паркын дэд бүтцэд хөрөнгө оруулалт оруулах тухай асуудлуудыг ярьсан. За төрхөд төлөөлөгчийн хувьд нийслэлийн иргэдийн хуралд байгаа гэмтрээс өлчин сэргийлэх болон за гамшигын эрсдлийг бууруулах хоёр зөвлөлд харьцангуй ийм төсөв тавьсан талаар шүүмжилсэн. За нэг гэмтрээс өлчин сэргийлэх төсөв жишээлбэл 35 орчим тэрбумыг гэтэл маш чухал хэрэгтэй байгаа хотод магадгүй одоо өндөр ач холбогдол өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гамшигын эрсдлийг бууруулах зөвлөд 2 тэрбум төгрөгийн ийм зардал байгаа. Одоо энэ чиглэлийн ажлыг хэтэрхий орхигдуулж байна гэдэг ийм байгаа. Үүнийг тэгштгэх талаар санал гаргасан. За Хос 2 төлөөлөгчийн хангуулд өргөдөх сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. За их нарийн совилол элэг судлалын төвийн засварыг. За Галт өмөр унтраах аврах ангийн барилгын ажилд шаардлагатай төсвүүдийн асуудлыг мөн Хос 2 төлөөлөгч дурдсан. За Мөнхбат төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах 320 хүүхэдтэй сургуулийн барилгын, за Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороонд байрлах баг сургууль цэцэрлэгийн зохицолборын барилгын хөрөнгө оруулалтын асуудлуудыг, за Жавхлан төлөөлөгч Улаастайн гүүрээс шинэ гүр хүртэл 3 км үерийн далангийн асуудлуудыг хүндсэн байна. За төлөөлөгч Батбаяр Агросити эдийн засгийн тусгай бүс болон бүсийн тэзүүгийн асуудлыг хөндөж ингэж ярьсан байна. За үүнээс гадна иргэдийн хурлын эдийн засаг төсвөх санхүүгийн хороонд өөр газруудаас бас хүсэлт ирүүлсэн нэг бид бас ярилцсан. Үүн дээр улсын хурлын гишүүн Наранбаярын тойргийн Баян зүрхт өргөдөх зөөврийн худгийн асуудал байна. За гэр бүл хөлбөр нийгмийн хамгааллын сайд Авбакир сайдын 0134 05 тоот гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлах чиглэлд нийслэлээс тодорхой хөрөнгө тусгуулж хамтран ажиллаач гэсэн юм хүсэлтүүд байна. За Багангай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн 1-р хороонд байрлах 91-р сургуулийн барилгын асуудал, Сонгинайрхан дүүргийн иргэдийн хурлаас ирсэн хүсэлт 2025 он төсвийн жилд удаашрсан болон зогссон ажлуудыг нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр, за Жижиг Дунд үйлдвэрийг дэмжих газраас 25 оны 01/15/18 бичгээр Жижиг Дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдэд хөнгөлтэй зээл олгох асуудал, за Налайхан үйлдвэр технологийн парк компаниас ирүүлсэн төр үеийн түншлэлийн өрөөнд нийслэлээс хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Налайхан үйлдвэр технологийн паркын дэд бүтцийн төслийг дэмжих, за хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс 2025 оны 131 тоо төвчгээс төр хамгаалах байрны урсгал зардлыг 2026 оны төсөвт тусгуулахаар гэсэн ийм хүсэлтүүдийг мөн эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороогоор хилцсэн болно. За хилцсэн асуудлуудыг бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн санал дүгнэлтэд нэгтгэн иргэдийн хурал танилцуулж шийдвэрлэхээр хорооноос шийдэж тэр бүлгийн саналууд дээр тусгайлан саналуудыг хураацахаар шийдвэрлэснийг танилцуулж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.